Аава. Яасан бэ энэ хүү? Оо, босооч. Яасан бэ? Та намайг хогисон тархижсэн юм уу? Юу? Та намайг хогисон тархижсэн юм уу? Юу яадаг бэ? Авруугаар да. Аав нь ийм хөөрхөн хүүгээ юу гэж хогийн савнд хаях вд? Хэрвээ хаихаар байсан бол гандан дээр авчиад хүрдний хажуу тавьчих шүү дээ. Аава. Доголсон. Минийхөө. Энэ хэний зураг вэ? Миний зураг. Тий. Аав нь анх хүүгээ төрөхт нь эмч болоод хүүгээ өөрөө их барьж авч ялаа шүү дээ. Аав нь хүүгээ ингэж барьж хагаад тэр залгич нь намайг дураасан дэндүү царайлаг юм а гэж магнаа анхартал баярлж ялаа шүү дээ. Та намайг царамтайсан бол хаях байсан уу? Царамтай байсан болов уу? Тэгэж шүү дээ. Шууд гандангийн хүрдний хажууд авчил тавьчихна. Доголсон. Бэлгүнэ. Аав нь хүүгээ хязгаарч хаяхгүй. Ойлгосон уу? Аав нь хүүдэ хайртай шүү дээ. Минийхөө одоонд. Аав нь үлээрт шинэ ажилд очиж нэрс очихгүй болохгүй. Одоо жоохон ундаж амармаар байна за. Миний хүүч гэсэн жоохон ундаж байгаа. Аава. Ташин болгон бити юм сэтгүүл үтж байгаарай. Ой. Энэ нь хөдөлтөө мөгш. Өнөөдрөөс эхлээд манай эмнэлэгт шинээр ажилд орж байгаа. Эмч Дөлгөө. Сайн бацхан. Манай бурамхан эмнэлгийн нэг гишүүн бид бүхний одоо нэг эдэс болж байгаа Дөлгөө эмчтэй маш их баярлж байна. За, та бүхэнд ч гэсэн баярлалаа. За, энэ манай эмнэлгийн хамгийн тэргүүний одоо эмч. Мэдлэг, боловсрал, тэр ур чадвараараа ер нь одоо тэргүүний хүн. Бид бүхэн бол одоо эмнэлгийнхаа одоо ганц энэ эмчээрээ маш их бахархаж идэв. Манай бурамхан эмнэлэг бид үүдийн бахархал болсон эмч сод гэрэл. Сайн байна уу? Талцсандаа таатай байна. Дөлгөө. Миний 3 дахь охин байгаа. Оо, тийм үү? Манай хөвгт. За. Сайхан охинтой юм байна да. За тэгэхээр одоо би энэ бусад эмч сувлэгч нараа танилцуулъя. Манай ажилтнууд энэ золбоо сувлэгч. Сайн байна. Жаахан эвгүй царайтай байгаа сте. Гэхдээ энэ царай зэсэнд ямар амаагүй. Би ч гэсэн өөрөө царай буутаад юм чинь. Арай дээр юм байна. Тийм. За. Энэ сууж байгаа хүн бол одоо манай Бадам совлогч. Надаа нэг тийм нас тогтцоо авгаашаа. Чамд өөрийгөө залуухан охин гэж хэлж мэдэн штэ. Бити давгараа. За тэр толин тараад нүд төмсгөө зураа сууж байгаа хүн бол сүрэн совлогч. Мисийн тэмцээнд оролцохоор одоо бэлдэж байгаа хүн. Манай эмнэлгийн нэрийг ер нь гаргаж мэдэхгүй шүү. Мисс. Бурамхан эмнэлгийн мисс гэж одоо ярьж мэдэн л те ирээдүйд өөрийгөө мисс болж ирсэн гэж солиорж мэдэн шүү. Бити тоо. За ингээд та бүгдийг гар нээлж бурамхан эмнэлгийнхаа төлөө бүгдээрээ нэг чин сэтгэлээсээ нэгэн хамт олон болж ажилласаа гэж хүсэж байна. Тэгэлгүй яах вэ? За, Дөлгөө эмч. Иш сууч. За, манайхан. Өнөөдрийнхөө ажлын хуваарьтай танилццгаая. За тэгээ. За өнөөдөр шинэ хүн ирсэн юм чинь албан ёсны хурал хийх нь зөв. Ой. За тэр хурлыг алгасчих. За тэгвэл амарчих эхчүүдийн ар гэрээхэнд эмнэлгийн дотоод зохион байгуулалтыг танилцуулах гэж байгаа юм дээр. Цаг байгаа юм чинь тэрийг бас алгасан. За.
За тэгээ. Дараагийнх нь эмнэлгийн ажилчдын тангараг өргөх. Нэгт бидний эмнэлгийн За тэрийг бас алгасчихъя. Бид нар бүгдээрээ л тангараг өргөсөн шүү дээ. Алгасчих. дараагийн 7 хоногийн ажлын төлөвлөгөө алгаслаа. За өвчтний төлөөх өргөх 101-ийн заалтад тангараг алгаслаа. Нялгсан эрүүл чирэг боожход бидний өгөх амлалт алгасчих. Өрөө бас л алгасъя. Алгасчих. Юу ярьж байгаа вэ? Яса. Чи ураа гэсэн үү? Тий. Юу? Чи хамгийн гол юм алгасна гэж чи юу ярьж байна? Тэгж болохгүй шүү манайхаа. Бурамхан эмнэлэгт ажиллаж байгаа цагт бүгдээрээ бурамхан эмнэлгийнхаа урааг заавал хэлж явах хэрэгтэй. За. Бүгдээрээ ураагаа хэлээд ажиллаа. Хүн буюу бурамхан эмнэлгийн хаан өмчийн эс ширх бүрийг нүдлэн хамгаалж хөдөлмөрийг шүтвээс манай эмнэлэг дэлхийн хэмжээний эмнэлэг болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ. Бурамхан, бурамхан, бурамхан. Яасан бэ? Энэ нэрээ бас үнэхээр сони юм биш үү те? Энэ тэгтээ нэг л хаанагтай сонссон санагдах юм. Энэ хаанаас авсан юм бэ таад? Чи сонсон байх учиргүй. Манай захирал чинь энэ ураагийн чинь 9 шүн нойр хоолгүй энэ сайхан үгийг зохиосон. Тийм ээ захирлаа. Тийм. Эмнэлэг байгуулах гэдэг амархан. Харин байгуулсан эмнэлэг дотроо ороод ураа үгээ бичих хэцүү шүү гэж манай захирал байнга ярьдаг. Ийм мундаг хүн шүү дээ. Тийм шүү. Тийм. Систем мундаг байна. Тэгтэл нэг л би урд нэр эмнэлэгт байгаагүй мөртлөө сонссон үг байгаадах. Нэг л сонссон үг байна. Үгүй. Чи нэг зохиол дээр гардаг үлээ. Марга одоо ажилдаа. За тэгээ. Гүйч одоо тэгээд яахаарахгүй л нэг сонсон л үгүй хайсан юм да. За одоо би танд ерөнхийдөө эмнэлгийнхаа талаар товч танилцуулъя. Манай эмнэлэг төрөх тасаг болоод эмчилгээний тасаг гэж хоёр ангиллагддаг. Яг одоо хоёулаа хүлээн авахд өрөөнд маань ирсэн байна. Энд чи болохоор юу? Одоо бүсгүүчүүд маань тэр ресепшн дээр. Сонссноо. Сонссон. Тэгээд танилцуулгын явцад аяанда тэгээд бүгдтэй ер нь эн чинь эмэгтэйчүүдийн эмнэлэг үсттэй. Би ч бас нэг эмэгтэйчүүдийн эмнэлэгт ажиллаж байгаад ирсэн хүн бүгд л адилхан л байдаг үсттэй юм ч одоо. Тэгсэн ч гэсэн та шинэ эмнэлгийнхаа үйл ажиллагаатай танилцах хэрэгтэй юм байгаа зү. Энэ одоо угаасаа юм өнгөтэй юм уу? Өнгөнд оруулсан юм уу? Ямар л одоо өнгөтэй зөнгөгүй. Дэлхийн ертөнц чинь тэр чигээрээ загварын ертөнц болчиход байна шүү дээ. Эмнэлэг тэгээд одоо загварын ертөнц үү те? Эмч хүн загвар өмсөгч юм уу? Би таныг эмч хүн байж эмнэлэг дотроо ийм цусны өнгөтэй юм бариад явахаар чинь л жоохон эвгүй харагдаж байгаагаа л хэлсэн. Эмнэлэг бол үйлчлэгээний байгууллага. Та тэгээд миний зүгийг балиар цусны өнгөтэй яаж зөөрлөж чадчихна? Юу гэнэ? Эмчийн тангараг өргөсөн сод гэрэл эмчээ. Та яаж цусыг балиар гэж хэлж чадчихна? Эмчийн тангараг өргөсөн дөлгөө эмчихгүй. Танд юу миний юу өмсөг хамаагүй үсттэй. Үгүй. Тэгээ яагаад энд бууцсан юм? Буруу газараа бууцсан байж тээ. Хөөе. Яасан? Хоёлаа танилцъя. Намайг Мишель гэдэг. Намайг Бэлгүү гэдэг.
Чи дандаа инээж бишээж явдаг гэсэн үг үү? Үгүй ээ. Миний нэр чинь Франц нэр ахгүй юу да? Мишель. Хөөе, ингээд танаа авч юу хийх юм бэ? Манай эмч идэг. Тийм үү? Манай өвөө ихч гарч гисэн эмч хийдэн штэ. Манай аав жирийн нэг эмч биш, эмэгтэйчүүдийн эмч. Тэгвэл манай өвөө эмнэлгийн дарга эмч нь харин манай ихч төрх эмч. Төрөх эмч гэж айдгүй штэ. Тэр чинь их барах эмч байхгүй юу да? Юуг нэг ч юм уу? Тийм үү? Харин тийм. Станы балан амт юм аа. Сайн мэрэгчлэлтэн гэж тэгж өөртөө өнгөрч болохгүй үсттэй. Болохгүй шүү дээ. Яаж болдгийг? Өш. Тэр хүний шахна очоод зодчих юм уу? Хөөе. Бид нар чамтай ерөөсөө яриаггүй шин. Жаач. Энэ ямар амар гашуун юм бэ? Чи чинь. За. Би ч юу гашуу юм бас жоох идчихдэг юм. Юу нэ? Ээжи. Та ямар муухай юм бэ? Өөрөө гашуугаа идэж чадахгүй гэж мянгад энийг өгөх таад яасан муухай юм. За зүгээрээ би гашуу юм бас дуртай заримдаа. Чи битмил өгдөг байхгүй юу? Дуртай л гэж шин. Арайч тий. Тэгээд ч би угаасаа сэтгэл санаа нийцгүй үнтэйгээ хамт ажиллаж чадахгүй юм бил. Хэрэггүй шүү дээ яах юм. Хөөе. Чи тэгээд таарахгүй гээл сайн мэрэгчлэнтэй таарахгүй. Тэг ер нь чи цаашид яаж ажиллах гэдэг вэ? Ихчээ би амар уур чадрыг ярьсан юм уу? Тэр голын тэргүүний чинь хүн чанар байхгүй юу? Чиний ярианаас чинь сонсох юм бол шүү дээ дөөмөн. Чи жоохон бие тоогоод байгаа юм биш. Бие тоох гэдэг үгийг мэдхөө. За би амар солиорцсон байгаа шүү дээ. За ийм юм дэшний бие тоож хаашаа юм бэ? Одоо тэгэд яах вэ? Энийг бие тооцсон байгаа сте. Ихчээ. За. Хөөе. Нөхний энэ дэр юу болчих? Юу болчихсон юм шиг цааваа. Түнээс хойш ингэ байгаадсан. Хилээд хулхаалаа. Савай. Өвчтөйтэй нэрсэн хэлсэн л доо. Зээш. Чи яасан бэ зүгээр үү? Өчигдрийн 8 сард үзүүлээд буцдаг айлгүй өхнийг санаж байна уу? Зулаасан. Тий, тэр ухаал татсая. Тэгээд түргэн дуудаад одоо үтж байгаа. Чи намайг тутахгүй яасан? Санаа зовлтгүй. Дүлгээ эмчт хэлсэн байгаа. Юу санаа зовлтгүй ш? Тэр чи миний өвчт юм байгаа сте. Чи яах гэж дүлгээ эмчт хэлж байгаа? Чи юу н ажиллаа хийж чаддсан юм уу чаддгүй юм уу? За та ямарсан тайван байж заа. Битээ давхар сандраад байна. За. Өө юм чи хэлээ. За энэ чи хурдан арах хэмжээ авахгүй бол болохоо байлаа шүү. За эзэнээс эхэлж өвцөн. Гэртээ аяг тавгаа угааж байгаа тэгэл унаад өгсөн. Хэвтүүлч. За. Зөөлхөн. Ямар хантай байна? Сайн мэдгүй байна. Батма даралтны яж баг байна яа. Яа эмчээ. За энэ чи хурдан арах хэмжээ авахгүй бол ихнэр маань ингэж яагаад эмтчүүл яах юм бэ? За тайван бай. Даралт тогтворжуулагч бэлэн үү? Бэлэн. Ээж ирлээ. Энд ээж. Чи ч одоо юу хийгээд байгаа юм бэ? Энэ өвчтөн чинь жирэмслэлтийн хожуу үеийн хүн хордлогонд орсон байна шүү дээ. Ийм имийг хараад мэддэггүй юм уу? Чи юу ийм юм мэдгүй юм ч мөн үү? Тийм. Хаан бууцсан даралт нь унтсан юм үед гэсэр үеийнх нь хүндрэлээс сэргийлдэг гэдгийг ч мэдгүй юу чи? Тийм шүү дээ. Хаалгаанд бэлт. За. Эмчээ. Эмчээ. Эмчээ дүрэн та
Эмч муу юм уу биш юм уу? Өмсөн зүйлсийг хараад гараа. Эмчээ. Эмчээ. Төвчнөр агуугүй юм чараа. Хөө бэшара. Эцгээр цагаач цагтаа гэж тэр. Хаана? Оо, дууссан уу? Та дахиад харж чадсангүй шүү дээ. Ийм хурдан чирэлцээ дөнгөрч байгаа юм чи би яаж гүйцэж чаддаг юм чи? Харин сая яг дуусчихлаа тий. Тэгтээ би танд үзүүлэхэд дээр CD-н дээр хоолоод аваад ирсэн байх шүү. Өрөөнөөс яваад аваад ирсэн. Үгүй яхаа. Та нэр яриад байгаа мó? Нэрээ. Ямар мухай харахгүй бүдүүлэг юм бэ? Юуны вишнтэй ээж юм. Оо, нэр юунэсэнтэй штэ. Тэгэж авах юм уу? Хөөе. Та намайг их сургууль төгсгөөд телевизэд ажилд оруулж ирнэ те? Тэглгүй яах юм биш. Ахын чамайг бүр телевизэд ажилд оруулж өгöd өөрийнхөө энэ группт аван заа юу. Миний хөө одоо энд гараад байгаа юм чи өөрөө зохиогоод. Өөрөө одоо ингээд оролцоо, найруулаа, тийм ээ? Одоо өөрөө ингээд бүгдийг хийх үү? Тий, тэгтээ ээж энэ нэг сүртэй юм биш. Баян хийдэг болохоор би ингээд сурцсан миний хамгийн гол чаддаг юм бохгүй да. Ямар мундаг юм тийм үү? Гэхдээ би нэг би жүжигчтэй чи одоо үгээ өөртөө зохиогоод тоглодог гэж бодсон шүү дээ. Яалаа гэж. Өө энэд минь жүжиг чидсэн шаардлагатай үед өгөө өөртөө зохиодог гэсэн. Тэ хаа? Тийм ээ? Тэгдэг гэсэн мэт тэ хаа? Ер нь бол тэгтээ миний бичснээр л явна л да. Тэр. Бичтгэл гэж шүү дээ. Мундага. Өөрөө зохион, өөрөө хийнэ. Одоо тэгэж яг чиний үгэнд орохгүй бол чи цаатуулга загнах уу? Ер нь бол тэгээд миний уур урах юм би жүжигчдэг шаргана л да. Ямар мундаг. Син гоордаг, хийдэг, харгадаг гэж байна. Би чамаа үлээж илээ. Чи одоо хүүхэд хүлээлгээд ясыг орё идэх юм? За би дэше гарлаа. Штэ. Алийг тавиад та. Тэр зүүн байна. Тэр одоо ганцаар юм ч юм уу? Би одоо даралтны их зүүний даралтыг нь буулгахгүйгээд яах юм болж байна аа? Намаа тэгж хэлээд тахта яадаг байна. Яасан? Чамайг тийм амар хийж байгаа юм уу? Чи юу гэж хэлсэн мэдчихэж байгаа юм уу? Гүйлдэг гэтэл амар хэлсэн юм шиг байна тиймээс одоо. Ямар зэвгүй айтан бэ? Ташаа одоо. Тайван байж аа юу ч болсон найз нь чиний талд шүү за. Яа тань бэ? Яасан бэ? Гараа л та. Яасан бэ? Миний зата гарчдах уу? Ганцаар ямар байна? Би бас цуг амар штээс одоо. За гарчих л та. За гарч. Надад энэ жоохон байж байгаа. За гарчгаа. Гойж штэ. За. Зүг антан бэ. Сайхан байна. Миний хөө шин сургуулинд таалагдаж байна уу? Гоё байна уу? Гоё байна гэж юу? Хөөе, бэлгүнэ. Бүний чи над гэлээ? Над хэрэг хараа. Тэр бүр үрээд жарилахгүй шүү дээ. Энэ аа. Энэ яа чи? Энэ урцсан ба шүү дээ хөхийн гэсэн. Хай Мишель. Мишель гэж юм. Франц нэм гэсэн. Франц хүүхд юм уу? Гүн Монгол хүүхд. Оо, миний хүү. Тийм Монгол юм бол үзчихгүй яасан юм. Эцэг уултуудад ийгээ үзчихгүй. Тэгтээ Монгол хүүхдэд чинь хоорондоо хэрэлдэж, муудалж, зодолдож ижил ирэх хүн болдоо шүү дээ. Зүгээр даа юм миний хүү. Тэгтээ аавчны насны дээр байсан бол Чи нэмэгтэй хүүхд шүү дээ. эмэгтэй хүүхдээ. Оо. Өвчтөнд хийгдэх ёстой эмчилгээнүүдийг хийгээд өгөөрэй. За. За ойлголоо. Танд баярлалаа юм чи. За. Их хүүхдэмээ сайн мэддэг. Сайн. 3200 г
охинтой боллоо штэ. Ихүр удаа удахгүй тасаг руу шилжин. Ер нь ажигч дууссан. Би танд сууж байгаа сайхан тайлбарлаад өгье заяа. Их ч юм сайн. Сан. Ер нь бол төрөх яах вэ? Төрсний дараах л гам хамгийн чухал байдаг штэ. Тэ? Ойлгож байгаа үст. Надаар хэлүүлдэггүй мэдж байгаа байл гэдэг тэ. Хөөе би одоохондоо ганц бий байгаа шүү. Тийм үү. За тэгээд удахгүй 20 мөрмө хийх байлгүй дээ. Юу 20 бэ? Одоохондоо найз залуучгүй явж байна. Тийм үү. Таны энэ ажил хэцүү байх та. Гайгүй дээ. Хэцүү гэхээсээ илүү бүхэл бүтэн нэг амьдралыг бий болгоно гэдэг чинь өөрөө их хэцүү асуудал шүү дээ. Та ер нь мэдэх үү? Юу тэр? Бүхэл бүтэн 10 сар энэ урт хугацаанд яагаад ингэж уддгийг ер нь ойлгодог уу? Харин л дээ. Ураг боожхоч л тэгэж боддог шүү дээ. Ураг. Хоёр хүн нийллээ. Тэр хоёрын нийлсэн ураг 10 сар бүрдчихэж энэ сайхан амьдралыг авчирж байна шүү те. Та ер нь их хүнлэг хүн баха тийм ээ? Хүнлэг юу авах вэ? Одоо голтол найз залуучгүй ганцаараа л явж байна. Харин тийм дээ. Та ер нь хувь тавилан юу гэж ойлгодог вэ? Хувь тавилан уу? Манай нэг найз надад ингэж хэлж байсан. Энэ ертөнцид нэг уулзах хүнтэйгээ урд насандаа 1000 удаа уулзсан байх ёстой. Зүйтэй. Яг мэдэж штэ. Яг гой хариултын өглөө. Ер нь уулзах ёстой, учрах ёстой хүмүүс, уулзах ёстой, учрах ёстой газараа, учрах ёстой цагтаа уулзах юм шүү. Дараагийн удаа уулзахдаа Бэлгүний аваа. Танаа хүч манай гэрт байгаа гэсэн штэ. Хэний хүү? Танаа хүү манай Мишельтэй тоглож ийн гээ. Хэний юу? Хүүчнээ. Юу яриад байгаа бэ чи? Би авлаа. Гөө ийм учиртай юм аа. Энэ хараа. Юу яриад байгаа бэ? Ажиллаа ихгүй. Имч бол имч үшгэ байгаач. Чи яахлаараа манай хүүхдийн нэрийг мэддгийг? Чи намайг ер нь өдөр шөнөгүй ингэ дагаа явж идэг байхan тийм үү? Би юу? Содгорлээ жоохон мэдлэгтэй цаг зав гарга заяа. Прекламсия. Юу гэсэн үг? Жирэмсний хордлого. Прекламсия. Жоохон унш. За. Тэр харж байна. Зүрхэн зохилж байна. Хүү яасан хөөрхөн үдтэй юм бэ? Хөш. Чи дахиж миний өвчтөнлөө саралзаад үзээрэй за. Бас харуулзаадах юм байхгүй заяа. Чи айгууд ухааныг алдуулчаад дараа нь тэнэг юм шиг халуун даралтыг буулгана гэж мэдрэлдэх байсан биз. Ой тийм юм болохгүй байх байсан. За уучлаарай үргэлжлүүлье. Заали. Хүү яасан урт хөлтэй хөвгтөө. Яасан урт хөлтэй ээжигээ дураасан. Хөш. Юу нэг их барих эвч заяа. Хүний даралт болгож чадахгүй ингэж хааш харсан юм бэ дээ. Чи бол мэрэгш чадаагүй учраас арахгүй шүү дээ. Чадахгүй шүү чи. Али энд байна. За энэ цэгийг харж байна уу? Энэ цэгнүүдийг 1 2 3 4 Юу? 4? Юу эрхийн урагтайгаа нийлээд 5. Цаа төлөвтэйгээ нийлээд 10. Тийм байгаа зү. За. Хош. Ер нь бол эмэгтэйчүүд шинжлэх ухаанч талдаа бол ер нь маруу хүнс шүү дээ. Харин эмэгтэйчүүд бид нар чи юм тууштай ханддаг те? Тууштай ч гэх шиг нялх хүүхдээс л дээр баг. Үгүй харин та нарыг бодох юм бол юмд нэгт нямба хандаад идэг штэ. Чи нямба юу те?
Чи бол нямба биш шүү дээ. Нямба байж чадах ч юм уу заа юу. Энд чи Үйлч төлөгч байна. зоочлаа. Энд ч одоохон заа. Яаж гадаа? Гараад үсч. Хөөе наваа зогсчих. Хөөе. Хөш чам шиг юм хөдөөний эмгтээчүүдийг дорд үздэг юм шалиг юмч байт юм уу? Юу гэнэ чийсэн шалиг иргэсэн үү? Тийм шалиг гэж. Хөш сод гэрлээ. Эмч хүн тарих толгоогоор ажиллаа хийдгийг за. Чам шиг ингэж хил амаараа ажил хийдгүй юм уу? Чалчаа авгаа минь. Өө чи намайг одоо чалчаа гэж байгаа юм уу те? Аль наад үгээ буцаагаа тав. Чадахгүй. Хин хийсэн. Өөх өгсөндөө өглөө асаа заралтан гэрчээр зөв амтан би чи. Чи юу гэдэг юм бэ чи? Хой. Та хоёр чинь юу болж байна? Харин тийм. Сод ирлээ. Энэ цогтой сая ирлээ. Сайн өсөхтөө. Сайн төлгөнө. За би яах вэ? Чи намайг ярих яах вэ? Чи над хоёр нүд чи юм харахаа яачаа да. Яац юм? Жин цагаан хүүхнүүд хаасаагүй байсаар л очирч нэг тийм юмтай нийлж байна. Чи одоохондоо мэдгүй байгаа болохоор тэгж байгаа. Чи ер нь сод гэрлийг хичнээн айтайхан эмэгтэй болох мэдгүй. Айтайхан гин шүү. Би угаасаа тийм олон хүүхдэд нойтон амуушгүй дургу угс. Өө, чи дуртай л байсан мэт. Чи ихнэрийнхээ тэр чанартал татагдсан мэт ер нь. Тэр үед чи бол тэхэндэгцэн шүү. Тэр үед гэсэн чи юу гэсэн бэ? Чи мэдээгүй юм. Юу? Төрөөс алдсан шүү дээ. Юу гэнэ? Айдэрт салсан шүү дээ шүү. Яадаг. Яадаг гараа. Тийм болохоор чи ойлгох хэрэгтэй баха. Эхнэрээсээ сал сарнаа зовж байгаа юмтныг чи тэгж болохгүй шүү дээ. Тийм үстэй. Йоо, ямар хэцүү юм бэ? Тийм мундаг хүн салчдаг нэрээ харамсалтай юм аа. Уг нь айгүй сайхан цол байсан мэт. Хөөе, чамд одоо бүх хүмүүс сайхан санагдах уу? Гэхдээ л тийм муухай ааштай хүнтэй хэн удаан байх юм бэ? Сод гэрлээ. Чи одоо миний талд орохгүй тэр муу залуугийн талд ороод байгаа юм уу? Болоод өгөөч чи. Вэ содоо. Хөөе. Алиэлагч байна уу би? Наа чи үнтэй тос. Хизээ хөлсч хөөхнэ. Уцаар ярьсан уу? Ярьсан. Одоо ирж ийн гэсэн. Яа, хүлээс ирвэл гэлээдсэн хөө. Цаашдаа нэг дор ингэж хамт ажиллах улсаж хоорондоо ингэж маргалдаад байх юм бол ер нь ажил яаж урагштай явах юм болж байна. Хой чи над хоолны ширээнээс хөлхөрөө альтай хаавал суугач. Ямдааха. Одоо бүгдээрээ сайхан тойр цугаа хоол идэхээр гайгүй эвлэх бах уу? Хэмтгүү. Аваа. Яасан бэ? Яасан. Охин битээр цөрүүлээд хоолоо идчихэж болохгүй юу? Чи ганцаараа өсөд байгаа юм уу? Гүйдэл чинь. Би муудаад байна аваа. Эмч намайг хамаагүй өсч болохгүй гэсэн. За сайн байна уу. Тэр ирлээ. Төлгөө эмч. Хүй, бэлгүнэ. За, орцгоо хөлтөд давтаа тавьцаа. За, хоолндоо. Энэ тавхтай идэв сэтэд инээсэд. Төлгөө эмч. Гэхдээ танаа энэ хүү чинь таны дөрөөгөө бүр ухаантай төрхтэй юм биш үү? Тийм байна уу? Тэг харагдаж юм бүр. Яг бүр адилхан. Там болоод яг аавыгаа дөрөөвл балах юм байна да тий. Манай содоо зүгээр л хэлсэн шүү. Янз янзын бодож хэлээгүй зүгээр л хэлсэн юм ээ. Тий. Манай энэ охин ч бүр хамаагүй яриатай шүү. Бити тоогороо. Харин ч санаатай хэлж байгаа юм шүү. Хай, манай хаа. Гэхдээ харихтаа шууд янз янзтай болцсон шүү. Тийм шүү дээ. Гараа гаргаж одоо дүлгэн эмчиг ирнэ гэж хэлсэн шүү дээ. Идээрээ. Хай хүргээ. Энэ чамд хэлэх юм байна уу? Энэ хоол халчин сайхан. Янз. Nostoo явтаа энэ хоёрыг нэр. Наа чи ингэж хах байдэ үү? Таня. На хавиргаанаа шогч. Үгүй. Хүчгэлтөө. Би махнаас нь салгаад өгье л доо. Авирсыг ингэ зудлааж яг хавир амтанд гоё дөхөө. Миний хөш.
Шүд чинь муу штэ. Зүгээр. Хүчилтэн. Зүгээр. Үгчил. Үгэл. Аадгүй. Гэхдээ та хоёр тартан дээр очсноо хариугаа дулгаж ид. Гүлдэж чад нэг юм байж байгаа. Та мянгаар юу гэдэг вэ? Гүлдэж гэдэг чинь юу гэсэн үг юм? Гөлөр гэдэг юм уу юу гэдэг юм? Гөлчгөр гэдэг юм. Үлээ аав ерөөсөө намайг муулаагүй. Гөлгөр гэдэг чинь гөлөөс үнийг гэдэг үү? Гүлдгэр гэдэг чинь бол ихэмсэг хүн гэдэг байхгүй. Намайг тийм ихэмсэг бардан байл гэж тийм ээ аваа. Миний охин хоолойдож яач вэ? Өнөөдөр ерөөсөө юм төгсөл төрөхгүй байна. Яач вэ? Харин тэ. Олон юм яриад ахаар чинь хоол идэх зуршил ерөөсө хүрдгүү бас талтай шүү. Халбагаа аваад өгөөч. Чи бэжээ. Би юу? Тий халбагаа аваад өг. За. Яа намайг юу гэдэг юм бэ? Чи л өөрөө хоол идэх дуруудлахгүй юм гэж дээ. Чам шиг юм яаж эмчийн диплом авсан байна. Хичмээр юм аа. Юу гэнэ? Хин хиндэ хэлэх үгүй хэлээд байна чи. Чи ер нь намаас орны их сургуульд өссөн хүн мөн үү? Юу гэж? Чааст. Ой. Та хоёр тэнд юу хийгээд байна? Яна тавхан зүгээр удаад гэн. Зүгээр. Халбаа болов уу? Халбаа мас биш. Эхнэрийн чи хувьд ер нь зүгээр. Эм чи тэгээд надад асуудал байгаа юм уу? Би асуудал юм уу? Тавилдаач. Чи өөрөө тавьж. Тавилдаа. Тавилтаа. Яах гээд байгаа би чи? Чадна гэдэг чи. Зүр дууч би гэсэн самсаг өмсөд байгаа мэдчихэж байгаа үстэй. Цусанс чаддаг хүлээс өөрөө эмгтээчүүдийн юм чийдэг. Тэгэхээр миний тэр нурууны өвчин хүртэл зүгээр болчих. Бүх хүүхдтэй хүмүүсээс илүү сайхан амьдэрч. Хоёулаа тэгвэл адилхан юм тий. Тэгэлгүй яах. Аваа.